сая нөгөө дийний ярьж байгааг сонссон чинь нэг юм санаанд бодлоо. Би чинь бас 6 настай байхдаа юуны хөгжим мужид шалгалт өгөөд хийлээ ингэж шалгалт өгөөд тэгээ солгоо гартаа гэж тэнцэж байгаа юм. Ингээд тэгээ тэнцээг бас тэнцэн бол ингээд миний амьдрал бас ингээд шал өөр байхсан баг. Тэгээ би өнөөдөр бас ингээд бэлдсэн. Юу гэхээр намайг хүмүүс дандаа нэг IT-ийн техник технологи ярьдаг хүн гэж бодоод байдаг. Тэгээ өнөөдөр нэг нь тэгээ альва ямиг ингэж шал өөр өнцгөөс хардаг. Одоо тэгээ бүтлгүүд буруу талаас нь гэх юм уу нөгөө талаас нь хардаг ийм нэг дээр байгаа юм чинь би ч гэсэн ер нь өөрийгөө нөгөө талынхаа өнцгөөс бас танилцуулъя гэж бодоод. Тэгэхээр энэ ингээ миний зураг би одоо намайг Батамир гэдэг би одоо сөөхийн гүйцэтгэх захирал сууц үйлчлэлийн холбооны. Тэгэхээр асан тэгээд асан гэдэг нь юу гэхээр өчигдөр биш урчигдөр орой би одоо манай яг энэ сөөхний өдөртөх зүйл хуралдаа тэгээд намайг огцруулсан. Би хусагдсан одоо тэгээд ажилласаа хусагдчихад бол тэгтээ амар баяртай байна. Ер нь бол ажилласаа хусагдчихад баярлна гэдэг чинь бас хүн болгонд бас заяахгүй аз тавшаа ба тий. Тэгээд одоо ингээ ажилласаа хусагдчихсан. За сөөхний хувьд бол би намайг ингээ сөөхний гүйцэтгэх захирал одоо энэ яг нөгөө арт түмний нэрлэлээр сөөхний дараа шүү дээ тий. Сөөхний нөгөө гэхдээ манай сөөх бол нөгөө нэг аглуу маглуугийн нэг шинэ жилээр гардаг шиг тийм амар сөөхүүд биш. Маш өөр 70 айлтай. Намайг тэр нэг 70 айлын хүмүүс болон манай ойрттой найз нөхд маань ингээд сөөхийнхаа ажлыг хийдэг гэдэг юм мэдтiin. За би ингээд 2013 оны сүүлээс ахуулаад энэ байрныхаа нөгөө манай байр бүр нэг жоохон хүнд байдалтай болоод одоо бүр муухай болоо тий. Тэгээд манай байрны хэсэг нөхдүүд нийлээд юу хийцгээ ер нь байраас та гоё болгох юм болоо нэг хурал хийвээ хуралдагч байсан. Нэг хурал хийлээ хурал дээр та янз гоё санаанууд ярьцгаагаад амар юм хийгээл. Тэгээд яг хийж байгаа за ер нь тгийдэг ер нь та тусдаа гоё сөөх мөхөө байгуулад ингээ одоо арай болоогүй за ингээ яцсан. За тэгээд гоё юм яг за тэгээд одоо ер нь энийг хэн хийх үү гэдэг хийх хүн баг. За тэгээд за бид бол одоо ажил гайгүй байгаа юм чи би нэг юу ч зааваа хийж яа нэг ганц 2 жил хийя. Тэгээ нэг жигдрүүлж нэг жигдрэх юм да болохоо даа гэх. Тэгээд ингэсэн тэрнээс хойш байхгүй тэгээд надаас ажил авдаг ч юм байхгүй. Эхний нэг 2 жил уулна гоё болсон. Тэгээд сүүл рүүгээ компани ажил бүр дийлдэхээ ойлоод бөөн цаг завгүй болоод сүүл рүүгээ нөө сөөгийнхөө ажлыг ингээ баг нэг цэвэрлэгээ нэг ойр зүрх хаалын нэг гэдэг нөгөөг нь цаашаа явахаа ойлоод. Тэгээд үндсэндээ энэ миний одоо хамгийн одоо сүүлийн үеийн fuck up болчиход ингээ вэж байгаа. Тэгээд ямар ч ажлаас авсагчд. Гэтэ бол энэ айгүй баяртай. Яагаад баярлаад юм гэхээр би ч нэг амар дижитал шилжилт захин бодлого наг юм яриад марга хэмжээнүүд дээр чинь панел гэдэг хийгээд яриад явж байгаад эндрээс буугаад янгууд уц дуурал авангууд сөөхний даргуу ус алдаад байна. Юу кадраа цэдэлтэй билээ гэдэг. Эсвэл энэ доогоос хог мог дүүрлээ ачуулаач яаж гэж байгаа шиг те. Орсон дохоо уцаад байна ч гэж байгаа шиг. Тэгээ ийм юм чи ерөөсөө ингээд нэхгүй ингэж явж байсан бүр ингээд газар буулаа байдаг. Тэгээд нэг иймэрхүү юмнаас ингээд салж байгаа бас баяртай байгаа. За тэгээд өнөөдөр бэлдсэн юм бол яг манай хайтуулсыг байгуулахаас өмнө бид хэд нэг ийм суулааны бизнес хийж ирсэн. Суулааны бизнес. Энэ 10 оны үед эхэлсэн. За тэгээд би чинь тэр үед улсын байгууллагад ажилладаг байж байгаа. Олон улсын байгууллагад төсөл дээр ажилладаг болоо. Тэгээд явж ирсэн. Манай нэг 10 жилийн маань найз нэлээд олон жил таарлаагүй найз маань таарлаад. За тэгээ юу хийж яаж нээж гээл тэгэл уулзаад өнгөрч ирсэн. Тэгсэн дараа нь манай хүн ярьж байна. Өшөө нэг уулзаатай хоёулаа нэг гоё надаа нэг гоё санаа байна. Тэгээ уулзлаа. Тэгээд нэг юм суглаа хийгээд. Тэгэхээр суглаа гэхээр бол ингээд бодоход суглаа бол амар ашигтай бизнес юм шиг санагддаг байсан. Надад л тийг санагддаг. Наанаас яа санагддаг. Тэгээ нэг ашигтай бизнес юм шиг санагдаад нэрэж боломжийн юм шиг санагдаад. Гэхдээ тэр суглаа нь бол нэлээд тийм технологи суурилсан суглаа хийе. Мессежээр ирлээ. Тэр нь яаж ажилладаг вэ гэхээр энэ доор нэг юм scratch card байгаа ч тийм нэг доор харагдж байгаа бол юугууд энийг хосонгууд код гарна. Энэ код энэ кодыг болохоор энэ баахан бараанууд дээр ингээ наачиж. Наач тэгээд энийг хүн худалдаж аваад хусаад тэр гарч ирсэн кодыг нь мессежээр явуулаад нэг тусгай дугаар руу регистрийн дугаартайгаар бичээ явуулна. Тэгэнгუут нь тэр хүнд суглаа өгдөг. Ингээд энэ нь бол ингээд шууд мессежийн зориулсан цаас масаар бол юм зарахгүй. Энийг суглаа хийя. Тэгээд судлаад үзсэн энэ чинь бол ер нь дажгүй юм байна. Гой технологи ашигладаг юм байна. Нөгөө цаас маасан ингээд хүн суглаа худалдаж авч байгаа юм байхгүй. Зүгээр утаснасаа ингээд мессеж явуулаад юм худалдаж аваад ингээд болчтой. Нилээн дажгүй санагдаж байна. За тэгээ энийг ингээд эхлүүллээ. Тааш нэг явууч.
энийг ингээ эхлүүллээ. Нөгөө нэг цаад санаа бол дахиад энэ бизнесийн санаа нь болохоор ганцхан энэ суглаа ашигтай байхаасаа гадна нөгөө нэг бараатай чинь цуг ингээд код явуулаад байна шүү дээ. Регистрийн дугаараа хүн бичээ явуулчихж байгаа болохоор бас нэг юм дата цуглуулчихж байгаа байхгүй юу? Тэр нь юу гэхээр регистрийн дугаартаа явуулчихгууд нэг бүртгэл үүснэ. Тэдэн насны тим хүүсийн хүн одоо юм усандаа аваад байгаа юм байна ч гэдэг юм уу. Одоо ингээд кола аваад ууд юм байна. Автобусаар ингэж явдаг юм байна ч гэдэг юм. Энэ мэдээллүүдийг цуглуулаад зах зээлийн судалгаа хийх бас боломж байгаа юм байна гэх. Ардаа бас айхтар бодолтой. Тэрэн daa үндэснийхээ үйлдвэрлэлүүд дээр ер нь төлхөөд ганц хоёр импортын бараан дээр хийдэг. Импортын барааг нь болохоор цөөхөн байлгаад байгаа. Аль болох үндэснийхээ бараан дээр хийн, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэнжин аслааглаг бодолтой. За тэгэл энэ маань явсан. За энэ суглааныхан маань ингээд нээлттэй үеийн зураг байж байна. Ингээд олон хүмүүс тууз ажиллаад гадаад дотоодын хөрөнгө оруулагчид бас нэлээд цуглуулсан. За миний хувьд бол нөгөө техникийн талаа хариуцсан. Манай хүн хөрөнгө оруулалт юм хүмүүстийг хариуцаад. Тэгээд тухайн үеийнхаараа баг хөрөнгө оруулалт нь одоо нийт орсон хөрөнгө нь энэ хугацаанд баг 2 тэрбум төгрөг шахуу хөрөнгө орсон байдгийг. За тэгээд цаашаа явал. За энэ болохоор нөгөө суглааны маань яг нээлтийн үеэр би нөгөө өөрийнхөө юу хариуцж ясныг ингээд харуулах гэдэг. Энэ наатлын нэг шилэн оргон дотор бид нэг ингээд мессеж бичингууд энэ шилэн оргоноос нь ингээд суглааны шилэн оргон дотор ундаг байхгүй. Одоо нэг доор нэг цагаан цагаанууд байна шүү дээ. Энэ болохоор дээр нь юм посын машин хийгээд тасраад унна. За тэгээд тэр цаатлын жижиг зургнууд дээр болохоор ингээд харагдаж байгаа. Өө энэ ингээд цаана баахан хүмүүс ингээд хараа зогсчихсон. Яг энэ хамгийн ихний нээлтний үед байхгүй. Яахан камер шилэн оргороо нэгэрчихсэн. Би болохоор нөгөө талаас нь харах юм бол тэр цаана ингээд сандарсан зогсож байгаа. Энийг ямар гацчих үү тэгээ. Эцээ бас яг программист хүмүүс нэг ийм айдас байдаг байхгүй. Яг юмаа игээд яг эвзэгтэй мөчтөр угаасаа гацдаг. Амар зовлонтой. Тэгээд гац чинь эсвэл болохоо бай чинь энд ч гэсэн гацсан. Тэгээ гацаад ингээд тухайн үед нь ингээд нэг яаж хийж аргалж байгаа. Тэгээд нэг ингээд ажиллуулж ирсэн. За тэгээд энэ суглааны маань нээлтийн үе явсан. Суглаа маань ч ер нь сайхан эхэллээ. Тэгээд цаашаа дахиад нэг. Энэ янз янзын юм юунууд сурчлагаанууд бол нэлээд явсан. Одоо маркетинг дээр тэгэхээр нөгөө нэг нийт хөрөнгө оруулалтын маань үндсэндээ бараг 30-аас 40%, бараг 40% нэлээд өндөр өртөгтэй маркетингийн одоо зардалтай нэлээд том маркетингууд хийсэн. Одоо ингээд том болоогүй ш. Нөгөө том юм юуны самбаруудыг чинь ингээд тэр чигээр нь ингээд 15 44. Одоо энэ Ленин клубын энэ самбар одоо хүртэл байдаг ш. Заримдаа тэр Ленин клубын нөгөө юм нөгөө нааталд гаргацсан байгаа нэг хэвлэлийнх нь хугацаанд дуусахаар нь хулаа ичтэй юм яа. Тэгэхээр одоо цаас ийм гараад иртээ. Тэгээ одоо яг ингээд хүмүүстэй бид нар ч бүгд яг өөрсдөө зардлаа гаргаад ингээд бодож модаа бүр тэр чигээр ингээд тавьчихсан байхгүй. За тэгээ энэ самбарнуудыг зөндөө хийсэн. Янз янзын маш их маркетинг гэсэн. Тэр цаана болохоор шторкныхын бичлэг юм хүмүүс нь байж байна. Тэгээ үнэндээ маш их маркетингаар хийгээд тэгээд одоо яг эхэндээ бол гоё явсан ингээд бизнес гоё ингээд өсөөл хүмүүс айгүй их оролддог болоод ингээд өсөлттэй явлаа. Тэгээд эхлэнгууд л угаасаа проблемууд нь гарч ирж байна. Юу гэхээр энэ чинь өөрөө тусгай зөвшөөрлөлтөй өндөр татвартай бизнес. Одоо ингээд жишээ шагналын санд нэг хүнд ингээд шагналын замаа бүрдүүлээ нөгөө хүний нөгөө суглаагаа хожлоо. Сая өөрөө хожлоога зурагт мурагтаач баах ярьж штэ 2 сая 3 сая 5 сая. Яг нөгөө хүн ирээд авах гингу 40% татврын тас өгчих. Тэнгуү чинь сая төгрөний аавн гээд ирсэн хүн чинь 600 сая төгрөг авахар чинь нөгөө энийгээд ирж ирсэн хүн чинь өөлжж байгаа шиг тий. Ууралж байгаа шиг нөгөө ямар ч хүмүүсийн нөгөө сэтгэл ханамж маанамж гэдэг юм байхгүй. Аюу хэцүү. За тэгээд нөгөө суглааныхын дүнгийн нийлүүлээд ингээд шимтгэлтэй ингээд зарладаг болоо бас хэцүү. Тэгээ үндсэндээ ингээд проблемууд ихэлсэн. За 3 дахь 4 дахь сараас хүмүүс өөдөд эхэлж байна. Яг ингээд нэг тодорхой хэмжээний зах зээлдээ бол нэг эхний 2 сар маркетинг энэ драйв гоё ажиллаад зах зээлдээ байршаад эхэлнэ. Тэгээд аяндаа нөгөө өөдөд эхэлж байгаа. Угаасаа одоо юу гэдэг хүн талах ч юм уу сүүгээр бол өлсөн шүү дээ тий. Өлсүүл талхаа өлсүүл цангууд сүү нундаавн ч юм уу. Тэгвэл суглаагаар бол хүн өлсөхгүй байгаа байхгүй. 2 удаа сонирхлоо 3 удаа сонирхлоо тэгээд болчихно. За тэгэнгუთ бид нар янз янзын цаашаа явчих. Одоо ингээд тэр телевизийн шууд эфир гэж байна. Энэ одоо Улаанбаатар ихтлгүүр дээр саяын шилэн хорог юм хомнод байсан. Шууд тэндээ тайз засж байгаа шууд засалт хийгээл нэвтрүүлэг маань ингээд явдаг бол. Тэгээ үндсэндээ нөгөө нэг яг одоо нэг ийм кино байдаг шүү дээ таад мэдгүй. Ингээд унтаал усаад ирэхээр юм мартчихаал. Тэгээд нэг дахиад ингээд ярьж өгдөг. Тэгвэл яг тэрэн шиг зах зээл нөгөө манай зах зээл чи одоо юу гэдэг манай хэрэглэгчид яг тийм. Нөгөө суглаа чинь ингээ 2 3 март чинь тэгэнгууд нь дахиад шин төрлийн суглаа гаргаж ирэхээс өөр аргагүй.
Тэгээ шинэ төрлийн суглаа гаргаад ирэхээр яг л нөгөө мартцсан шинээр зааж өгч байгаа юм шиг дахиад бөө маркетингийн зардал, дахиад бөө нөгөө нэг зах зээл дээр байршуулгүй юу их үү. Тэгээ сүүл рүүгээ яг тэр кинон дээр гардаг шиг тийм мэдрэмж төрж байгаа. Дахиад юм ийгээ дахиад юм. Тэгээ нийтдээ нэг 6 удаа болоогүй 6 удаагийн ингээд суглаа гаргасан байт. Одоо энэ хасуу гэдэг энэ хасуу гэдэг нь болохоор энэ дөрвөн кодтой яг и баримт нөгөө одоо дөрвөн кодтой 6 юм гарч ирэхээр таардаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан зарчимдаар. Энэ нь болохоор еврогийн хөл бөмбөг таасан нөгөө матч гэдэг тэр нь ялнагаа таасан хүнд нь дундаас нь суглаад тэгэхээр аздан тодруулаад өгдөг ч гэдэм юм. Яндоо гэдэг нэг юм карт гаргасан. Нөгөө мессежнийхэн зураг тэр байж байна. Тэгээ ингээд янз янзаар баахан суглаа хийж байгаа. Тэгээ сүүл рүүгээ үндсэндээ ингээд энэ бизнес ч гэсэн ер нь хэцүү юм байна гэдэг. Ер нь тэгээд нэг болох тал руугаа хандаад. Ер нь тэгээ болж байгаа. Тэгээд одоо манай одоо нэлээд том шатсан тэгээ факт болж байгаа. За тэгээд цаашаага одоо ер нь яах вэ? Одоо бид нар чи үндсэндээ цаашаа нэг явуучих. Цаашаага одоо бид нар ингээд бодлоо. Яг миний хувьд бол нөгөө энэ ороосын хөрөнгө оруулалт бол би ч өөрийнхөө нөгөө нэг цалин хөлс хураасан хамаг ямаараа нэг одоо энэ дээр нь байгаа сервер гэж нэрлэдэг энэ компьютер шиг юм. Тэгээд компьютерлаа. Тэгээд жоохон арай тусгай зориултын. Тэгээд ийм юм авчихсан өөрөө програм энэ төр юмудаа хийжсэн. Тэгээд багаан хөрөнгө оруулагчид ерөнхийдөө ингээд шатцгаачлаа. Буцааж авч болох юмнуудаа авах нэг нь аваад ингээд дуслаа. За тэгээд энэ серверээр одоо юу хийх вэ гэдэг. Одоо энэ чинь зараа ихээр хуучирсан. Тэгээд зарж болохгүй. Тэгээ байлгаад харуугаас мараад идэг талаар улам хуучрна. Тэгээд тэр үед нэг юм хостингийн компани, ер нь дата центрийн бизнес хийдэг юм хостингийн компани хийх юмсан гэдэг боддог байсан. Нэлийн эртэлтэй аль 6-7 хоног л боддог байсан. Гэхдээ тэрийг хийхээр амар их зардалтай учраас тооцоо хийгээд үзэхээр өндөр зардалтай. Тэгээд тэрийг чинь хийгээд анхны хөрөнгө оруулалт тэр яаж олох юм бол тэгээд цаашдаа энэ яг явах ч юм уу юу ч юм уу гэдэг ингээд эргэлзээд байдаг байсан. Тэгээд үндсэндээ нэг юм байгаа юм чи ер нь хийгээд эхлэе гэдэг ингээд зориглоо. Тэгээд ер нь бол альва нэг юм ингээд дууслаа гэдэг бол тэгээд дараагийн нэг юм эхлэх нэг юм үүд байгаа тоххой. Тэгээд ийм учраас одоо юу гэдэг нэг амар сэтгэл санаа гаруунаа гонж готрал одоо яах вэ гүгээд нэг юм гэж угаасаа тэгж боддгоо мó. Тэгээд одоо ямар нэг асуудал бол за энэ асуудлыг одоо яаж шийдэх вэ яах вэ гэдэг талаас нь яг бодоод яг тэр өнцгөрөө ингэсэн. За тэгээд нэг энэ нэг шиг серверээ ингээд нэг юм төмрийн юм ракнд ингээд эхлүүлж рак гэдэг нь эдрийн зориултыг байршуулдаг нэг юм төмөр шкаф байхгүй. Тэгээд төмөр шкафынхаа нэг гадна талын төмөр цагаан шкафыг нэг найзаас агуулж аваад хуучирсан хууч нөгөө юуны нэг дээр нэг картаар хийж гадаад руу уцаар ярьдаг шүү дээ. Одоо нэг Skype мессенжер интернет хийхээс өмнө яг тэр үед тийм бизнес хийдэг байсан. Тэр найзынхаа ракыг нь гуйгаад энэ дээдлийнх нь рутер нь бас хуучирсан агталсан рутер. Энэ свич нь болохоор бас ер нь дандаа болж юм. Гэж яагаад яг ингээд айтус маань ингэж байгуулагдаж эхэлжсэн байдаг. За тэгээд цаашаа нэг явж. Тэгээ айтус маань ингээд ерөнхийдөө явсан. Эндээс ер нь яг бизнесийнхаа нөгөө маш их юм ойлгосонтой одоо судлаанаас ерөөсөө бид нэг 3-4 юмыг ингээд тэр олон зүйлээс 3-4 юмыг онцлоод үзэхэд бол нэгдүгürt бол энэ нөхөрлөл гэдэг юм чухал юм байна. Өөрөөр хэлбэл бид нар одоо тусдаа ингээд явцсан ч гэсэн одоо тусдаа ингээд одоо нийлж нэг юм хийсэн ч гэсэн ингээд фейлдэд ингээд тусдаас халсан ч гэсэн бид хоёр ямар ч байсан ингээд саллгүй дахиад энэ бизнес дээр үргэлжлүүлээ явсан. Энэ маань ингээд амжилттай болж болдгоо юм байна. За хоёрдугаар бүтээгдэхүүнээ маш сайн зөв сонгох хэрэгтэй юм байна. Бүтээгдэхүүн бол нөгөө урт хугацааны бүтээгдэхүүн. Нэг юмыг зарсан бол тэрийг нь манай харилцагч дахиад дараагийн удаа заавал худалдаж авдаг ийм бүтээгдэхүүн байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. За тэгээд тусгай зөвшөөрлөлт одоо ерөөсөө хүмүүсийн толгойд нь бодогдсон цээжилсэн байдаг юмнаас өөр төрлийн тийм бизнесийн модель сонгож хэрэггүй юм байна гэж. Өөрөөр хэлэх юм бол хүмүүсээс одоо манай дээр чинь суглааны хонжроо авах гээд ирсэн хүнээс 10% татвар авсан бол тэр хүн бол ямар ч тийм гомдол комплейн хийхгүй шүү дээ. 40% авчингууд ерөөсөө бид нэр ингээд өөрсдөө зохиогоод аваад байгаа юм шиг тийм бодол төрүүлдэг. Тэр иймэрхүү юмнуудыг хүндрэл байдаг учраас ер нь энэ продактаа зөв сонгох хэрэгтэй юм байна. Сегментээ зөв сонгох хэрэгтэй юм байна. Партнераа зөв сонгох хэрэгтэй байна гэдэг ингээд айтус маань явсан. Айтус маань бол яг харьцангуй амжилттай байгаагүй ингээд явж байгаа. Тэгтэл л одоо бидний нөгөө факап дуусаагүй. Одоо жишээ нь 2016 манай айтусын чинь нөгөө технологийн компаниас анхны IPO хийсэн гэдгээр хүмүүс амар мэддээ шүү дээ 17 онд хийсэн. Тэгвэл бид нар яг ингээд энэ ингээд ер нь мэдгэлгүй дарагдаад өнгөрсөн. Яг үндсэндээ бол
ITC IPO бол 16 онд анх зөвшөөрлөө аваад уул нь хийгдэхэр байсан. Гэтэ 16 онд 6 сар болоод яг сонгуулийн жил бид нэр дахиад цаг хугацаагаа буруу сонгоцсон. Тэгээд нөгөөх маань ингээ амжилтгүй болсон. Гэхдээ яг 17 онд бид нэр ингээд амжилттай болоод ямар ч байсан нөгөө оролдоод те асуудал байсан ч гэсэн оролдож үзэж байгаа нэг амжилттай болсон. За тэгээд цаашаа дахиад ингэж. За тэгээд энэ миний угаасаа хамгийн сүүлийн слайд. Эндээс одоо ингээд энийг уншихаар юм даа юу гэж ойлгож байна. Одоо ингээд нэг те юмд ингээд 2 цаг хугацаа нэг 2 цаг хугацаад байдаг. Нэг бол яг одоо үгүй бол хитрхи ойрцсон гэ те. Одоо энийг ингээд харахаар би яг энэ үг ингээд урд нь бас сонсч байсан мэддэг л байсан л та. Тэгээд тухайн үед бизнест энэ бол ингээд чухал юм байна энэ төр гээд боддог байсан. Энэ дээр бол би зүгээр шууд утгаар нь тавьж байгаа. Энэ бол нэг үндэсний инновацийн шагнал гээд шагнал авсан. Тэгээд үндэсний инновацийн шагнал дээр уул нь тэрнийхэн цаанд би зогсох байсан байхгүй юу? Цааталт нь одоо хоосон цай харагдаад байна тийм. Би энэ дээр хоцорцсон. Хоцорцсон яагаад хоцорсон бэ гэж. За яагаад нь ч яах вэ? Тэгээ ер нь хоцорцсон. Тэгэхээр ер нь бол ингээд одоо ингээд зүгээр харж чаад яг одоо энэ мантхай гэг 2 энд орооч гэдэг. Тэгээ юу ярих юм бэ гэж бодоод байлаа. Тэгээд нөгөө дуусан дундаа уяраад гэдэг шиг юм болоод бүтээлэн ангийн санагдаадсэн чи яг эргүүлээ бодсон чи өстө маш их бүтлгүй юм би хийдэг юм байл. Олон ч бүтлгүүцсэн юм байна. Тэгээд гол нь бүтлгүүтлээ харьцангуй нөгөө өөрөө олж хардггүй ч юм уу тэгээд нэг тоохгүй ингээд явцдаг болохоор харддаг юм байна. Тэгээд ер нь хамгийн нэг сонирхолтой гэсэн ингээд нөгөө бүтлгүүтлүүдээс ингээд сонгоод ингээд таа бүхэнд ярьж өглөө. Баярлалаа.